Аялхан үнэрээс нулимс ангилаад санаан анараас чийг товчлоод саарл өвлс гунигаар бүхийхэд сэтгэлийн хөрсөнд бүлээн авч. Дагвар өвлс чуулан хагараад дуслын дуслууд задарч сарнаад дарам хотгорт буцаж цуглахад дотоод мэдрэх үед гуник инээ. Цахилаа аянга хором цуулаад царцаа тэнгэр хэсэгхэн шатаад цэнхрийн өнг хуурмгийг мэдрэхэд цээжнэн зүсрэх бодлууд аатарлан биелэл хүснэ надаас. Хүмүүст харах өнцөг гэж байдгийг би гайхдаг. Яагаад хүмүүс оршин байгаа өнцгөөсөө л хэн нэгнийг дүүнэх гээд байдаг юм болов? Жишээ нь намайг тархины саатай, хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж хардаг. Дотоод мөн чанарыг минь багч болов мэдчихсэн хэрнээ тэгжил харьцдаг. Уг нь би аав ээжийн хүү. Өвөг дээдсийнхээ үргэлжлэл эх орныхон багнвайх үүрэгтэй Монгол эр хүн. Намайг тархины саатай, хөгжлийн бэрхшээлтэй л гэдэг. Тэр нь надад үнэхээр хамаагүй. Би өөрийнхөө л байна. Би хийх ёстой зүйлээ аль хэдийн олчихсон. Тэр бол шүлэг бичээ. Би тархины саатай хөгжлийн бэрхшээлтэй хүний хуваар биш. Зохиолч, уран бүтээлч, Монгол эр хүний хуваар энэ бүгдийг хийх болно. Тиймээс миний байгаа байдалд минь биш. Өгүүлж байгаа үгсийн минь утганд анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Тэгтээ зүгээр нэг мөртүүд биш. Хүмүүнд хэрэгтэй найргууд бичгийг зорддог. Тэр хэмбэ нэвтрүүлгийн энэ удаагийн зочин болон өргөдсөн би хэмбэ. Намайг мөнх толго гэдэг. Би хөлийн зурвсыг өмгөөлөн босох цэргэр. Хэний ч өмнөөс хэдрүвгээ хэлжил туух тэнэг нэгэн хаанхын хэндэж сөгдөж чадахгүй модон өмдтөн. Халахын хавтгайд бүрэн ирэхэд төрийн дорх ирэх. Би төр булааж мэдэх тэнгэр дээдлэгт эсэргүү. Тамга атгавал араатан болох ариун буянтан. Тоонтой голбол турсхийг ч хуулах ташуур. Толгойтон Монгол тойгтойгоо мэдэхгүй босоо замнахыг хүсэгч өчүүхэн хүү. Би эрэмдэг заяандаа эмзэглэхэ болсон амьдрал. Энэрлд эжинхэн ачийг санаж төмөнтэй баярлах үр. Эцгийнхээ нэрийг өргөж явах учиртай уруудахын ирэхгүй хүү. Эр зүрхнийхэн хайрыг бусдаас харамлахгүй залуу. Бороо орж байна. Бороонд норох мэдрэмж. Хүсэл шиг, биелэл шиг, тэнгэр тэтгэж, байгаль тайтгарч, тэр хоёр бийсээ баярлуулж байх нь миний жаргалтай мэдрэмж. Би айлын ууган хөвгөн. Өвөө минь, аав минь ч гэсэн айлын ууган хөвүүд. Би угсаа залгах тавилантай. Угаас хүмүүний хайр сэтгэлийн мөн чанар нь зовлонг хүртэл жаргал гэж хамт хүлээхийн мэдрэмжинд
оршдгийн болов уу гэж би бодно. Манай зарим аавууд амрагтаад үзэгдэж хүүхэдтэй айдас дагуулж ирэх нь миний л хувьд харамсал. Учир нь аав болно гэдэг бол миний хамгийн нандин, хамгийн эрхэм мөрөөдөл минь юм шүү дээ. Надад одоохондоо олдоогүй аз жаргал чамд байна шүү дээ. Хайрлаач дээ гэж л хэлмээр санагдах. Зөгнөж хүлээх амьдрал минь эгэлж, их хүслэн минь сайхан бүсгүйн түшиг. Бяцхан хүүхдүүдийн аав болоод ажлаасаа гэрлүүгээ яарах тэр мөч. Би энгийн л нэг Монгол залуу. Хитийн холд аялах үея хитвч нэмэн завсар чиний л төрх мишээгээд хөл нүцгэн хүү минь ижинхэн энгэрц дэггүйтгэх нь жаргал санагдах үед хэцүү бүхэн хөнгөн болж мэдрэгдээд хүчин оргилох нь амьдрал болно. Оройн зэврүүнд яарах үея гэрэмийн зүг замын тоос жавартайгаа ариусч хийсэд огтарсан надаас тойрч үерлэх үе модон чихэр халаасанд минь бүлээсж ирээд отгоноо угтан баясгад өргөж үнсээд л ханаа харахад диваачин болно. Тийм бухимдал, уур бухимдал, баяр талархаад чиний өөрийн сэтгэл зүй байгаа шүү дээ. Тэр шүлгнүүдээс чи энэ 5 ингээд арай өөр өнгөтэй юм аа. Энэ 5 шүлгийг ингээд оруулъя гэдэг. Энэ зүйлсүүдээ хийн шүү. За. Чиний би ерөнхийдөө давгүй байгаа үстэй. Аа. Ерөнхийдөө гайгүй байгаа. Эгэл хүмүүний заяанд эгэл бусын тавилан заяаж хэмээн тархины саатай хүмүүнийг заадагсан. Тэгэх хэрэггүй. Эрхэм төрлийг олоод саруул оюун өвлөөд тархины саатай хөвгүүд охид чинь өвчнөтэйгээ тэрсэлдэж хүлээс тайлахыг хүсэн амьдрахта хүний л адил бүхнийг хамсдаг. Би эрүүл болгосон, гүйгсэн, өөрөө гадаа гаргасан гэдгээс эхлээд хайрлахсан, боловсрохсон, эрх хийгээд үүргээ бусдаас биш өөрөөсөө олгосон гэж хүсэн. Тэд хүний амьдралын ямар ч хэсгийг дутуу амсах учиргүй. За сайхан тайван сууж байгаа юу гоё шүү. За би тань байна. Чи өөрөө шүлгээ хэдүүгээр бичдэг. Хизээч хамаагүй. Хизээч хамаагүй. Аа. Тэгвэл орой шөнө мөнөд илүү бичих үү? Үгүй юу? Өглөөгөр. Аа, өглөөгөр. Тэр жилийн хаварч билүү өвөл тандаа зориулсан шүлгээ дэвтэр засартаа гээсэн хүн дэгдээд өнгөрсөн он жилүүдийн дараа тэрэлсэн мөрүүдээ сэргэн барьж байна. Тэр мөчөд хэлснэн эмхлээд нэмээд нэг хэлээ. Ээж минь, би шүлгийнхээ нэрийг мартчихсан юм шиг. Одоо яа гэхэв? Найрагч хүн ийм байдаг юм гинлээ. Эгэл онц байгаагүй хүн бас муу найрагч бололтой. Онгодоор хэлсэн үгээ бүдэгхэн санаж байна ээжээ. Жаахан байхдаа бичжтэй хүн. Мөрч холбохоо мэддгүй байсан юм байна. Жижиг алдаатай харагдана. Мэдсэнгүй үгс нь харшлаад үзэгдэнэ. Гэлээч энэ мөрүүд хүүгийнх нь сэтгэл гэгэн зориг агуулсан таньдаа өргөх бэлэг минь.
Ганц хоёр алдаа байлгүй л яах вэ? Гэхдээ ээж минь таны тухай бичсэн минь л үнэн байна. Багада бичсэн минь. Үзэг баривал сайн багш, халбаг баривал сайн тогооч, зүүн баривал сайн оёдолчин. Ийм л ээжтэй хүн би. Намайг төрүүлсэн ээж таньд баярлалаа. Тийм ээ. Та миний багш. Тэгээд ч тансаг зоог уралдаг тэвэн зүүний хөдлөгч. Норхгүй гэж юу? Хорогдож чадахгүй дээ. Зүсэр бороонд шүхэргүй алхаад байна гэж та бодно уу? Үгүй дээ. Үнэн дээр би олдох мэдрэмжээс татгалзаж хэлбэртхийг хүсдэг. Үнэнд бодитойд агуулгад аль болох ойр байж өөрийнхөөрөө бүхэнд хандахыг хүсдэг. Хэлбэрээрээ би бусдаас дутууч, агуулгаараа би бүхнээс илүү. Би дахиад хэлье. Би эгэл нэгэн Монгол залуу. Эр хүн болж төрчхөөд эр хүн байхын учрыг ухалгүй 27 наслсан байна. Та бүхэн учрыг нь тунгааж үзсэн үү? Миний хувьд бодохын сэхэл байсангүй. Алдаж байж ухаардаг жамыг зөрчиж чадсангүй. Бүдрээд л босдог бие минь ч яах вэ? Бүдрээд ч найрдаггүй амин чанар минь тийм л байг. Та бодоод нэг үзээрэй. Би шашин шүтдэггүй. Хэцүү зүйл тохиолдвол түүхээ л уншдаг. Их өвөг дээдсийн минь түүх ямар ч гигантны сургаалаас илүү санагддаг. Хаан түүхээ уншихуй дор түмэн бодол тархинаа иргэмэй. Тогоон төмөр хааны тухай толдожээ суухад ийм бодол төрөв. Ихийг эзэлсэн бол багыг ялгах хэрэггүй. Цагийг эзэлсэн бол салгардаж болохгүй. Хүчин байхаваас сул орхиж үл бол. Монгол улс минь манд тухай. Цэвэр байгалийн үдсэглэн хэвээр үлдсэн нутаг. Цэцгэс моддын үнэр чигээрээ ханхлах хангай. Цэлгэр уудам талын толгод борхон говь. Цайрах оройд нь гიშгишгүй мөнх цаст оргилууд. Цэнгэг урсгалаар шууган ундаалах их мөрөн голууд. Цэвдэг хүйтнээс өрн хүртлэх жилийн дөрвөн улирал. Цэнхэр дэлхийд Төв Азийн элгийг нь эзэлсэн эх орон. Цаазлан шүтэж дархалсан ариун Монгол голомт минь. Хүлэг булганыг жороо сургадаггүй адилаар хүмүүн бүрийг ижил байлгах гэж битгий бодоорой. Би эрүүл төрөөгүй, эрүүл өсөөгүй. Гэсэн ч аав ээж минь намайг юугаарч дутаагаагүй. Одоо би хэлье.
Одоо би хинээс ч дутах ёсгүй. Өсөхдөө би нэг л юмар дутсан юм байна. Тэр нь намайг бүтэн хүн гэж бүрэн харах бусдыг харц. Бүтэн хүн гэдгээ мэдрээд дутуу үнэлэгдэх, тахир дутуу гэж хэлэгдэх амьдралын сайхан сорилтуудын нэг. Би одоо эрүүл болохыг хүсэхэ болсон. Угаасаа л би орчлонд мөнх тулгаж игээрээ төрсөн. Түүнийг дэмий хүслээс илүү хийх юм маш ихээрээ намайг хүлээж байна. Би ирээдүйдээ хайртай. Удахгүй жамуух жүжигний минь нээлтэн дээр уулзцгаая. Ini